За шинэ ээжээсгээ 2-ын 6 дугаар хичээл өнөөдөр их гоё үзнэ. Бау гэн. Бау. За бауз, бау, бууз гэж бид нар мэднэ те. За бауз гэдэг нь юу хэлээд байгаа вэ? Ер нь л боож, багалсан зүйл гэсэн үг болоо да. Тэгмэд ханзыг харахаар ингээд нэг дээрээс нь ингээ гар нь ороод ирсэн, доороос нь нөгөө гар нь ингээ хоёр гараа барьсан юм шиг те. Ингээ хатгцсан юм шиг. Ингээ тэрсэн юм шиг те хоёр талаас нь ангицсан тийм ханц байгаа. Тэгэхээр энэ нь баглах, боох гэсэн үг байна. Эсвэл богц, цүнх гэсэн утга гарах нь те. За жишээ харъя. 我的包是白色的. Миний bao цүнх是бол 白色的 цагаан өнгөтэй. За яг тийм ээ, яг ийм ээ гэж энэ ши дэ орчихсон байна. Ши дэ, хуй дэ хоёрын ялгааг тусдаа тайлбарласан байгаа. Тэр хичээлээс үзээрэй. 里面有很多书гэн. За 里面 дотор талд нь 有 байгаа 很多 маш олон 书 ном. 请你帮我. За 请 гэдэг чинь нөгөө тэгнүү ингэнүү гэдэг айгу илдэг хэлж байгаа үг те. Англиар бол please гэдэгтэй адилхан. Ни чи туслана. Чи туслаад байгаа. Хинт туслаад байгаа? Оо надаа. Яаж туслах вэ? Наа ийша. За наа гэдэг нь болохоор гараараа авах гэсэн үг. Доотлын ханзыг харахаар ингээ гар гэдэг ханз явж байгааз шоу гэнэ гар гэдэг ханз. Нэг дээр үздэг те хэдүүлээ. Тэгэхээр гараараа авах зүйл дээр наа орох нь наа гэдэг ханз гараараа авах гэсэн санаа авах нь наа ийша. Аваад өгөөч ээ. Аваатгаач ээ. Наага бау гэн. Тэр нэг бау бууз. Үгүй бууз гэдэг. Цүнх. Тэгэхээр надаа туслаад тэ чи надад туслаад аваатгаач ээ. Тэр нэг цүнхийг. За наага гэдэг нь манайхаар нөгөө гэдэг үгтэй төстэй. Наага, нэга. Ярианы хэлэнд нэга гэдэг те. Тэгэхээр наага бау тэр цүнхийг аваад өгч. Нөгөө цүнхийг аваад өгч. Хавмаа тэхүү болох уу? Болж гинүү? Гэсэн үг байна. За тэгэхээр чи харъя. Таад бау ли ёо гэн. За тэр эмхтэй байна тийм ээ. Түүний цүнхэн дотор ёо байна. Бенз дэвтэр. Хө болон би үзэг байна. 这个包是妈妈送给我. За энэ нэг цүнхэн бол мама ээж сон гэдэг нь болохоор бэлэглэх гэдэг үйл үг байна. Бэлэглэх. Юу бэлгэлсэн гэхээр лив бэлэг бэлгэлсэн гинэ. Хин бэлгэлж үү? Гэв надад өгсөн, бэлгэлж өгсөн надад. 我的生日礼物 миний төрсөн өдрийн бэлэг болгож ээж бэлгэлж өгсөн. За тэгэхээр бау гэдэг нь болохоор хоёр талаараа гараа ингээд тойруулаад хооронд атгацсан юм шиг энэ ханзыг багцлах, богцлох, боох, баглах энэ тийм санаа гарах нь. Буузыг чимхвэл бау гэж хэлэх нь. Банш чимхнэ хэмэл бау жиаоз, бау бауз энэ гэж хэлэх нь шүү. Эсвэл цүнх байж болох нь те ингээд хоёр талаас нь ингээд барьж байгаа тэр бүх зүйл дээр бау ханз явааддаг байна. За өнөөдрийн даалгавар миний цагаан цүнхэнд дэвтэр үзэг ном байдаг бөгөөд өдөр болгон ажилд авч явдаг гэдэг. Энэ үлбийг өөртөө орчуулаарай. Өнөөдрийн үгс үг бау баглах бох, богц цүнх гэсэн үг байлаа.